За өтгөн хаталтын асуудал байна. Хүүхдүүдийн хатна, бие давхар хүмүүсийн хатна одоо ер нь нус харгалзахгүй болсон байна. Маш их өтгөн хатдаг болсон байна. Тэгэхээр яг бид нар чинь нөгөө амьдралын ёсвор туршлагаас хүмүүс нэг анзаардаг штеп. За шингэн дутаад байгаа юм байна. Тэгэхээр шингэн сайн авах хэрэгтэй гэж за энэ тус болно. Дээрээс нь эслэг бүхий бүтээгдэхүүн хэрэглэх ёстой тийм ээ. Эслэгтэй бүтээгдэхүүн хэрэгжилж бидний өтгөн чинь тодорхой нэг бие бүтцэд ороод цаашаа гадагшлах ёстой шүү дээ. За эслийн дутагдал байна уу гэвэл байна. За хамгийн хүмүүсийн анзаардгүй нууцлагдмал ихэнх өтгөн хаталтанд нөлөөлдөг нэг зүйл шалтгаан юу гэдэг вэ гэхээр шим тэжээлийн дутагдал байдаг. Шим тэжээлийн дутагдал. Тийм баялаг сайхан бүтцтэй хоолыг идэхгүй байгаад байдаг. Тэгэхээр бидний бие шимийн дутагдалд ороод ирэх үедээ бидний бие ямар арга хэмжээ авдаг вэ гэхээр бүх бодисын солилцооны хурдыг удаашруулж агаад дахиад нөгөө юм боловсруулж эхэлдэг. Дахиад тэндээс одоо уул нь бол өтгөн болгож хаяж гарах гэж байгаа тийм. Гэтэл дахиад тэндээс авчих боломжтой зүйл юу вэ? Гэт энэ одоо процессыг явуулахын тулд бодисын солилцоо удаашрдаг. Удаашрах юм бол энэ өөрөө өтгөн хатал болчдөг учраас яг үнэндээ энэ бие рүү бол нөгөө зүгээр одоо дүүргэлтийн материал биш. Яг энэ биеийг босгож бүтээх тэр шим тэжээлийн бодисуудыг нөгж явах хэрэгтэй. Тэгэхээр ялангуяа хүүхдүүдийнх бол одоо хүүхдийн дээрээс нь бүр тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн бодисын солилцооны хэрэгцээ насанд хүрсэн хүнийхээс 2 дахин өндөр байдаг. Яагаад тэгэхээр маш их хурдтайгаар төлжж байгаа бие учраас. Тэгэхээр энэ хүүхдүүдэд өтгөн хатал байна гэж байгаа бол асар их шим дутагдсан байна, тэжээл дутагдсан байна гэсэн үг. Тэгэхээр үүн дээр бол яг үндэ их хэмжээний ус уугаад нэмэрт ус их бага үздэг. Яагаад тэгэхээр суур шалтгаан нь усны дутагдал биш учраас. Ус уух, шингэн зүйл уух, эслэгтэй бүтээгдэхүүн хэрэглэх бол нөлөөлнө. Давуу талтай. Гэхдээ яг тэр шим дутаад байгаа зүйлийг бол нөхөж дийлэхгүй. Тэгэхээр давхар энэ дээр зайлшгүй анхаарахгүй бол шим тэжээлээр баялаг хоол хүнсийг хэрэглэхэд нь одоо тусалж дэмжихгүй бол энэ өтгөн хаталтыг бол зөвхөн усаар яг хүчтэй далбартай ус бол нөлөөлж гаргаж болно. Гэхдээ удаан хугацаанд бол үр дүнгүй болчихдгоо. Энэ үнийг их хүмүүс хүүхдээр их анзаарч ивэл сайн.